За ингээ эндээс хэлээ л дээ. Ер нь дунд сургуульд байхдаа танигдж байсан одоо шавнар бол одоо сэтгүүлчд байж байна. Одоо шавнарын нэг утга зохиол шавнарынхаа бүтээлээр би бас бүтээл тойрол хийдгийг. Түүгээр одоо Нашаа гэсэн нэг ном бүтээсэн бас. Тэнд одоо 40 хэдэн шав бий. Одоо тэр 40 хэдэн шав зарим нь одоо их хурал, зарим нь одоо пүүс компани, зарим нь аймгийн болоод энэ тэр явж байгаа байдгийг. За нөгөө нэг талаас нь ингээд аваад үзэхэд ер нь яах вэ? Би бас дотроо бодж л байдیں۔ 10 жилийн 23 дугаар сургуульд намайг томилолт өгч бас татаж гэрлийн юм Орос багш нартай ажиллуулсан. За энэ Орос багш нартай ажилласан үе бол 75-аас 81 оны үе. За тэгээ энэ мэрэгжилтэн гэдэг нэрээр ажилласан. Тэр үед бол 23 дугаар сургуульд ан оросууд байсан. Монгол багш нар байгаа. За энэ үеийн одоо ангийн хичээл зааж бас олон анги бийл дээ. Тэдний дунд миний дааж байсан ангийн нэг ангийг дурдъя. Одоо 23 дугаар сургуулийн 4 давхар буюу 407 номерын өөрөө миний анги юм байгаа. Тэгээ мөн шавнар тэнд төгсгөж байсан. За тэдний дотор санжаа сүрэнгийн зориг суралцж байсан юм байна. За ингээд тэр чинь ангийн ахлагч, ангианы зохион байгуулдаг. Тэгээ би энийг дурсахын учир юу гэхээр ер нь багш хүнд бол тэр нь ийм энэ нь ийм гэдгийг сэтгэл байдгүй шүү дээ. Шавил бол шав. Тэгээ одоо ингээд шавнартайгаа юу яадаг. Ингээд шавнартайгаа аялал хийдэг, аялалд явдаг. Хүүхдийн парк ар явдаг. За мөн одоо сургууль соёл үзүүр үздэг гэх мэтэр ийм олон талын үйл ажиллагаанд оролцдог. За энэ бүхэнд бол оролцоход бас мөн одоо төчөв тулгуур одоо зохион байгуулдаг. Тэгээ манай ангийнхан сангийн аж ахуй явдаг. Одоо жишээ нь сангийн аж ахуй Баян Чандманд байсан хөдөлмөр туслан байсан. За бид ингээл явж байсан. Эндээс би нэг жишээ хэлье л дээ. Тэгээ нэг ангиас хүүхдүүд гарах, эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ер нь хойш нь урсан газар тариалан гоо жалга руу явуулахгүй надад анхааруулсан. Би тэр үе залуухан байж. Тэгээд нөгөө одоо Ахмад багш нар тэгээ зөвлөж байсан. Тэгээ нэг шөнө унтцсан чи манай ангийнхан байдаг. Өглөө байдаг. Бүгд явчих. Хаашаа явцсан мэт. Ингээ би зэмлэлд орсон. Тэгээ одоо үүр дөнгөж 6 ойртож байсан 5 өнгөрөөд байжсэн. Тэгээд тэрээдл явсан баг тэр уул хад руу явсан байх. Тэгээ араас нь явсан чи нээр нь тэнд шугалдаж байна. Тэгээ хүрээд очсон чи бүгдээр хөнчлөө юм нөмөрцсөн. Зарим нь одоо хөнчлөлийнхөө доор одоо дулаан сууцгааж байна. Тэгээд асуулаа. Асуултанд тэд нар харах гэсэн юм гэж хэлж байна. Энэ бол хүүхдийн л анш. Ямар ч өөр гэртэл бол болоогүй байх жишээ. Гэгмэжлэнгээр ингээд юу яадаг. За ингээд одоо ангийн дараа явсан хүүхдүүд, ангийн идэвхтэй явсан хүүхдүүд мөн одоо ингээд ялгардаг юм байна л да. Амьдрал дээр бол ялгарч л байт юм байна. Тэгээ энэ бүхнийг бол би бахархал гэж боддог. Энэ бол одоо өөр надад бахархах зүйл байхгүй. Ерөөсөн овьсон, товьсон хөдөлмөр бол энэ бахархлаар л харагдах тийм зүйл. Миний ном зохиол бүтээл тойрол донд хүүхдийн тухай сургууль хүмүүжүүлэлт тухай бүтээлийн донд энэ бүхэн бол багтсан байт юм аа. Намайг дунд сургуульд байхад ерөөсөн намайг одоо бүрэн бүтээл зохиолч энэ төр гээл зарим нь одоо профессор энэ төр гээл нэрлээл ингэсэн л явсан. Тэгээд яг хөтэ хүүхэд багнаас гэдэг чинь үүнд бас зарим үед урамшиж л явсан. Би бол харин энэ ийм үгнээс бол ер нь айж эмээгээгүй. Би хүрэх зорилгыг хэлж өгч байна. Би тийм болох ёстой гэж л мэрэж явсан. За тэгтээ тэрэндээ хүрэхийн тулд алдсан онцлог байгаагүй би үгүйсэхгүй. За нэгдүгээр ийм одоо онцлогтой. За гэх мэтэр. Гэтэл одоо энэ дээр чинь зохиол ингээд нэг ядарсан амтан байгаа юм да. Нэг олон ном ингээд дагуулчихсан, суувчилсан. Тэгээд нэг олон хүүхэд дагуулсан нэг тийм л амтан шиг болгоод хийцсэн. За ингээд. За энэ дээр мөн одоо ингээд ийм үе ийм яруу найраг энтэр ингээд бичсэн. Цомрлог яруу найраг ингээд он энтэр тавьсан. Тэглэн би дунд сургууль төгсөө их сургуулийн оюутан болоод явж байхдаа яг энэ ондон таарсан жилүүдэд би ном бүтээн гэж зорж байсан шүү. Тэгж л хүн хөдөлт юм байна лээ те. Тэгээ энэ ангийн хамт олон гэдэг бол ингээд би зэнд тэр үндсэн сургуулийн 16 дахь төгсөлд байсан. Одоо тэрнээс очих юм яасна мэдэхгүй. Тэгээ нэгэн зураг бүтээл ярьж байгаа би энэ сурагч байсан үеийнх нь ганц шүлгийг уншчихъя. Тэн дээр энэ дээр байж байна. Өөрөөр хэлэх юм бол сурагч байхдаа шүлгээс би нэгийг тавьсан байна л да. Намрын тухай бодлоо гэж. Тутраг цагаан үлсийн хязгаар алдрах чөлөөнд талин тусгалдад нуурын зайрмаг тадах мандалд мянган шуудын сөрөг ганганах сэрүүн үдшээр онгон тэнүүн талынхан хонгор намрыг үзлээвэ. Исгэлэм цагаан айрын хамар сэнгэнэх үнэрт илэн таалах салхины хаяа дэвэх хүлээлтэнд суурлан багшрах сүргийн нутгаан чимэх өнгөнд
Сэрүүн сайхан талынхан шаргал номрыг үзлээ. 68 онд бичиж өмнөх зууны дунд үеэр. За ингээд л би уран бүтээл рүү бол шахагдсан юм тийш үү. Ингэж л явсан. Тэгээ энийг би бол одоо энтэй тэлдэггүй, хүн тэлэх хэрэггүй. Зүгээр одоо ерөнхийдөө уран бүтээлийг ярих шаардлага гарахтай зэрэг ханхныхаа юм хэлэхгүй болохгүй учраас ингэж байл. Миний уран бүтээлийн цэнгүүн энд оролцож байсан улсууд бол хэлсэн байдیں۔ Бидний үе дараагийн үеийнхнийг бол оруулсан ба. Ийм хүмүүсийг гаргаж ирсэн хүн бол хүү багш юм гэж хэлдэг. Би түүнд их урамтай байдیں۔ Тэгээ энэ уран бүтээлийн урам гэдэг чинь энэ. Би ичнээ цаас одоо цаохорлж ичнээ ном бүтээж гэдэгтээ нэг их урамшдаг бай. Минийхийг үзээд хүлээн аваад яаж байгаа тэр улсуудын яриа чимээ тайлбарууд л миний урам. Номоо би бүрчгэлсэн юм. Бүрчиг гэдэг маань юу гэхтэй зэрэг энэ Монголын их эртний уламжлалт бүтээл юм штэ. Олон ийм цуврал сүмбэм номуудаа нэгтгэж нэг болгохыг бүрчгэлэх гэж хэлж байна. За яг нарийн ярих юм бол шогол буюу баримтаг гэдэгтэй төстэй бас. Баримтаг нь бол дан номонд хэрэгэлдэг, шогол гэхлээр давхар одоо олон бүтээл бас хэрэгэлдэг ийм юу. Монголчуудын одоо үйлдвэрийн гол зүйл бол энэ бүрчиг. Тэгээ би энэ бүрчгийг чинь өөрөө хийх ёс зүйтэй бас. Тэгээ энэ энтэтэн дуу шүлэг энэ бүхэл юм бэ л дээ. Тэгээ нэг энэ номонд одоо 12 ном байгаа. Ийм 3 одоо том бүрчиг вэ. Би энэ хоёрын энд тавиад байж байна. Тэгтээ зэрэг бол одоо дор хаяж одоо нэлээд түрүүнд хийгдсэн зүйлүүдтэй ингээд 36 номоо бүрчгэлсэн байдаг. За бусад номуудаа ботилсан байдаг гэх мэтэл ингээд юу яаж бас болно. Ингээд энэ газар нутгийнхаа зураг хүртэл оруулсан байх жишээтэй. За ийм юу. За тэгээ уран бүтээлийн судалгаанд бол гол одоо зүйлээс аваад үзэхэд ер нь хүний хэлээгүй хүн хийгээж орхисон болов гэх мэт зүйлийг л би уран бүтээлдээ хэрэгэлсэн. Тэнийг л анхаардаг. Тийм учраас би өөрөө бүү хүнтэй давхардахгүй л гэж өөрийн санаа үг хэллэг юм бол зорддог. Энэ ч одоо яг эргээд үзэхэд бас би өөртөө бол болж байна да гэж боддог. Жишээ нь нуут товчоо ном байж байна да. Би одоо номын одоо миний тэргүүн дээр байж байдаг ном. Нуут товчоо чинь төрийн ном юм шүү. Зүгээр нэг айл хоноор ороод нэг номын доор тавих ном биш. Монгол төр номтой. Эний чинь тэр үеийн хүмүүс бодож үлдээсэн төрийн анхны ном юм байна. Ингэж бодохоор. Ийм учраас би энэ дээр нэг хэлээ л дээ. Жишээ нь нуут товчоон дотор байж байгаа дүр гэр бүлийн ном. Ерөөсөн гэр бүлээрээ уншина. Тэгээ яагаад гэвэл зэрэг гэр бүлийн гэдэг чинь 30 хэдэн хүүхдийн дүр байж байгаа. Эхний 2 бүлэгт багтаж байгаа. Тэгээ тэр хүүхдүүд чинь бол одоо язгууртан хүүхдүүд. Дээдэс хүүхдүүд. Тэд маань ингээд дамжаад төрийг барьсан. Чингис хаан болж үлдсэн. Ийм онцлогоос нь ингэж авд дэлгэж өгсөн юм. Ийм учраас хүүхдтэйг нь сууж байж уншдаг. Тийм бүтээл. Энэ гэр бүлийн ном. Ер нь миний бүтээлийн нэг гол зүйл бол ер нь Монголын утга зохиолын тодорхой үеийг гаргаж өгье. Би номонд ороод би ном бүтээл туйраад эхэлсэн үе бол тэр намайг уншигч байх авчиртай гэж би ойлголт аваад. Гэтэл бол залуу судлаас залуу эрдэмтэн хинд би юм уншуулах юм бэ? Миний юм чинь дандаа оюутнууд байна штэ. Оюутнаас одоо дараах үеийнхэн байна штэ гэж ингэж байгаа. Тэгээд ингээ миний уран бүтээлийн эхний одоо судалгааны гол одоо тайлбар зохиолууд бол ер нь оюутнуудынхаа дундаас эхэлсэн дээ. Баатар сүрийг магтъя. Арал дэглэм ардын багш таны. Чингисэн баатар сүрийг магтъя. Ерөнхийдөө манай гэр бол сургууль гэсэн үг дээ баг. Боловсролын байгууллагын зүтгэлтэн ажилтнууд. За би гэр бүлийн нэг салаа зэрэг захирдаг хүний хувьд өөрөө их хүмүүжлтэй байхгүй бол
болохгүй гэдэг ойлголтоор л амьдрал хандсан. Чөдөн зөвөртөлж явсангүй. Жүнц юм илүү харж уусангүй. Тэрний чирэг байснаа бас нилээд бүтээл тойрвчлаа. Би аагтаа өвч эмгэг гэсэнгүй. За нөгөө талаас нь ингээд аваад үзэхэд ер нь хүүгийнх гэдэг энэ нэрийг би их бодох ёстой гэж багаасаа бодсон юм. Яагаад гэвэл данзан нуруух хүүтэй болж гинэ гэж айлын том хүүхэд аав ээжийн минь одоо баярлуулсан хүний хувьд ингээд аав маань өөрөө их ухаалаг хүн. Миний хүүд ерөөсөн ард түмэн нэр хайрлалаа. Ийм учраас хүүгээрээ байг. Ингээд миний дараа төрсөн дүүнерт өдий хүү, төдий хүү, өд хүү, төд хүү гэх мэтлэнгээр хүү гэдэг нэрийг залгаад өгсөн. Үүгээрэн бүхэл бүтэн ном зохиол, бүхэл бүтэн судалгаач болохоор ийм учиртай. Би хүүхдүүдтэй жаргал гэдэг нэрээр өгсөн. Энэ миний зохиолын нэг цуврал бүтээлийн баатрын нэр. Жаргалан гэж. Жаргалан бит хоёр их марган зохиолдоо. Тэр бүтээлийнхэн юугаар Эрдэнэ жаргал, Бат жаргал, Мөнх жаргал, Отгон жаргал гэж ингэж нэрлсэн. За тэгээд ач зээ нэр донд бол Ивэл, Мишель гэдэг ингээ бас л амьдрал зан үйлтэй холбоотой нэрнүүд бол олон бий. МК, ТМК ч гэх шиг. За ингээд одоо би чигээр орноо явахад одоо ганцаар ингээ ярьж байгаа. Гэтэл чи хүүхдүүд гадаадад бий. Энэ улс орондоо ажиллаж байна, бүгд ажиллаж байна. Сургууль соёлд явж байна. Хөгшин эдний сая сургууль хичээлдээ явчлаа. Гэх мэтлэнгээр ингээ явж байгаа. За нөгөө талаас нь аваад үзвэл хүүхдүүд бүгд ажиллаж байгаа. Газар ажиллаж байгаа. За тэгээ хүүхдүүдийн шавнартайгаа холбож өгөхийг хичээдэг. Хүүхдүүдийн ард түмэнтэйгээ ажлынхантайгаа сайн байх хэрэг одоо зөвлөдөг. Ингээд би гэр бүлийн одоо дүүрэг сайн гэр шалгаруулахдаа манай ахыг л шалгаруулсан байдаг. Тэнд одоо юу өлгөөтэй л байж байна. Хот хүндэт өргөмжил юмаа өгөхөд саяхан иргэдийн хурлын дараа бат тулга гарын үсэг зурсан өргөмжлөө гардуулсанд бас л баяртай байгаа. Гэх мэтлэнгээр ингээд биний өрх гэрэн авч явж байгаа үйл ажиллагаа бас төр дулаад анд нөхдүүдэд гэр бүлд сум хороонд харагддаг юм байна гэж боддог. Өөр нэг зүйл байт юм. Би нэг том уулуулж харагдахыг хүсдэг. Тэгсэн хэрнээ салхинд гуйгаад тасраад унчхаар шарилж өвс болж унахыг бас хүсдэг. Ер нь жишг амьдрал дундж гэрвэл ямар байх нь тэрүүгээр л байдаг. Илүү гарах юм байдгүй. Аль болохоор дутаахгүй төлөө тэмцдэг. Дутаахгүй байх гэдэг чинь хөдөлмөрлөх байдал. Ийм учраас би бүгдээрээ манай гэр бүлийнхэн бүгдээрээ хөдөлмөрлөж амжууж аж төрж байна. Энэ гэртээ ярьж байгаа учраас би бас гэрэмэлж нэг үг хэлье. Ер нь миний үеийн сэхэднүүд 70-аад оны сүүл юм шүү. Байрантай болцгооч. Ер нь анхных нь ирсэн юм. Тэр үе бол 81 он. Ингэж би 81 онд энэ байшинтай ирсэн. Тэрнээс хойш 30 гаруй жил яалаа хүүхдүүд энд өссөн. За ингэж л орж гарч явдаг. Ийм л юм да. Одоо эрэмгий байх хэрэгтэй. Зоригтой байх хэрэгтэй. Шийдвэртэй байх хэрэгтэй. Ер нь зоригтой байна гэд тэнийг үйлдэлд оролцож болохгүй гэдэг ийм зүйлийг хэлээ. Ийм учраас энэ ер нь залуу хүн нэг зүйлийг боддог юу гэвэл ер нь номонд мэрэгэн нойронд сэргэг байх учиртай гэж. За тэгээ Монгол хүн бол хэлсэн байдгийг шүү дээ. Өөрт нь далай гэж олон байхгүй ч гэсэн далай дуусч гэж. За энэ юу гэсэн үг хөхтэй зэрэг мөн л одоо эрэмгий зоргийг гаргаж ирсэн ийм зүйл. Ямар нэгэн шантраад живэд өгчихгүй байх хэрэгтэй. 2 хонь биш ээ. 20 хонь хоёроос яаж бүтэх вэ? Гэх мэтлэн гэдэг алив юмыг өсгдөг, олшруулахын төлөө байх гэдэг бол энэ ирээдүй шүү. Алив юмыг хав дарж хамгаалж хуучруулах гол биш шүү. Ийм нарийн жимийг задгай сэтгэдэг, задруулж өсгөж боддог байх явдал бол суралцсан дээд юм.
Ингээд би телевиз үзэгчд залуучуудтай хандаад номонд мэрэгэн нойрын сэргийг явж бүхнийг бүтээ. Чадахгүй юмгүй бол гэдгийг л захих учиртай гэж бодож байна. Эргээд харахад сүмэлцэх өн холын нухчаанд аав ээжийн үрс болсон монгол хүүхэд багчуудыг эрдэм мэдлэг үнэлэг сэтгэлийн гэрэлт ертөнцөд багшийн гавья юутай эрхэм билээ гэдэг эрхэм ойлголтыг төрүүлсэн эмэл хүмүүсээр монголчууд бид бахарх ёстой. Эрхэм дээд эрдэм ном байдаг болохоор л эртний ерөөл бүхэн эрдэм ном түгээсэн багшийн алдар үеийн үед газарч галтай тэнгэрч нартай мөнх оршдгийн нэгэн язгуур баталгааг Монгол улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн профессор багш Монголын зохиолч Библийн шагналт утга зохиол судлаач шүүмжлэгч Данзан нурмын хүү багш амьдралаараа баталсаар л байна. Алдар хүндийн дуу чимээнээс бодлоо ингэж байлгаж өнгөрсөн одоо ирээдүй хэмээх эрхэмсэг цаг хугацааны уулзвар дээр төр болж бодол сэтгэлээ үзэгч тантай хөглөн байж ялгдаг амьдрал нэвтрүүлгийнхээ ертөнцөөр аялахад Данзан нурмын хүү гэдэг ийм л нэгэн гэгэн ертөнц Монгол хүүхэд залуу улсыг эрдэм мэдлэг хүнлэг сэтгэлийнхээ ертөнцөд өрн дуудсаар л байх болно. Монголын үрс маш олон болтугай, Монголын сэтгэгч үрс маш олон болтугай.